За сайн байцгаана уу. За ээлжид Монгол бичгийн хичээл маань эхлэх гэж байна. За энэ удаагийн 3 дугаар хичээл маань нэрийн нөхцөл үргэлжилж явж байна. За өмнө нь бид тооны нөхцөл, тэн ялгалын нөхцөлийг үзсэн бол энэ удаа нэрийн хамаатуулах нөхцөлийн тухай үзнэ. За нэрийн хамаатуулах нөхцөл маань дотроо эзэнт хамаатуулах нөхцөл, биет хамаатуулах нөхцөл гэсэн хоёр янзын нөхцөлтэй. Эзэнт хамаатуулах нөхцөлийг орчин цагийн монгол хэлэнд дараах хэлбэртэй байдаг. А, Э, О, Ө. За үүнийг монгол бичигт бан бэн, эр үүнд бан, эм үүнд бэн гэж дуудаж бичнэ. Дараагийн хэлбэр нь эр үүнд яан, эм үүнд ен гэж дуудаж бичнэ. За жишээлбэл абуу бан, багши бан. Хөрвүүлэх юм бол багшаа, аава гэсэн хоёр жишээ байна. За ихшгэр төгс үгийн араас энэ нөхцөлийг дагуулж бичдэг байх нь. За энэ жишээнээр бол тухайн үгийн төгсгөлийн үсгийг нь өнгө ялгаж тэмдэглэсэн байна. За хоёулаа ихшгэр төгссөн учраас бан нөхцөлийг дагуулan бичжээ. За хоёулаа эр үг учраас мөн нөхцөлийг нь бан гэж дуудах нь байна. За дараагийн нөхцөлийн жишээ нь ном яан, дэвтэр ен. За мөн л төгсгөлийн гүйвлэгчийг өнгө ялгасан байна. За тэгвэл хоёулаа гүйвлэгчээр төгссөн үг байна. Тэгвэл гүйвлэгчээр төгссөн үгийн араас энэ нөхцөлийг дагуулan бичгэнэ. За ном гэдэг нь эр үг учраас ном яан гэж унших нь байна. Дэвтэр гэдэг маань эм үг учраас дэвтэр ен гэж дуудах нэ. За биет хамаатуулах нөхцөл дотроо 3 янз байна. 1-р бие, 2-р бие, 3-р бие. За 1-р биет хамаатуулах нөхцөл маань минь, маань гэсэн хоёр нөхцөл байдаг. Үүнийг монгол бичигт миний, мани гэж бичгэнэ. За жишээлбэл абуу миний, ижи мани, аав минь, ээж минь гэсэн үг байна. За энэ хоёр нөхцөлийг үгийн хүйс хамаарахгүй, төгсгөл хамаарахгүй бүх үгэнд дагуулan бичнэ. Утгаасаа хамаарат. За тэгвэл 2-р биеинд чин, тань гэдэг хоёр нөхцөл байдаг бол үүнийг монгол бичгээр чиний, таны гэж бичдэг. Жишээлбэл дэгүү чиний, ахаа таны, дүү чинь, ах тань. За 2-р биеийн нөхцөлийн хувьд бол энэ тань гэдэг нөхцөл нь хүндэтгэлийн үүрэгтээ ордог, дээд найруулганд ордог гэсэн үг. Альва нэгэн хүнийг бид хүндэтгэхдээ тань гэдэг нөхцөлийг хэрэгэлдэг. Ээж тань биеийн сайн уу? Танайхан тань бүгд сайн уу гэж ярьдаг шүү дээ. За 1-2 дугаар биеийн нөхцлүүдийг монгол бичгийн хэлбэрийг нэг харахад бүгдээрээ номон зурлагтай буюу ихшгээр төгссөн байна. Үүнийг анхлан сурж байгаа хүмүүс маань андуурч уншдаг. Жишээлбэл миний гэдэг нөхцөлийг миний гэж уншдаг. Чин нөхцөлийг чиний, тань гэдэг нөхцөлийг таны гэж уншдаг. Энэ бол буруу юм аа. Энийг юу гэж зүгээр ухамсарлаж ойлгох вэ гэх юм бол монгол бичигт ийгээр төгссөн буюу номон зурлагаар төгссөн нөхцөл өгүүд нь өөрөө орчин цагийн монгол хэлэнд зөвлөлийн тэмдгээр тэмдэглэдэг юм аа гэдгийг мэдчих хэрэгтэй. Харин андуу уншиж байгаа тэр миний, чиний, таны гэдэг үгийг монгол бичигдээр минуу, чинуу гэж бичдэг, галиглаж уншдаг гэдгийг бүү мартаарай. За 3-р биеийн нөхцөл нь. За энийг бүгдээрээ мэднэ. Монгол бичигт
ану, ину гэж хоёр янзаар тэмдэглэдэг. За эр үгэнд ану, эм үгэнд ину гэж тэмдэглэнэ. За энэ хоёр хэлбэр нь бол монгол бичгийн эртний бичиг сурвалжуудад бол гол төлөв хэрэглэгддэг. Харин орчин цагийн монгол хэлэнд одоо арай өөрөөр тэмдэглэдэг. За энийг дараагийн слайд дээр танилцуулна. За жишээлбэл анги ану, дэвтэр ину, ангин дэвтэр нь. За энэ хоёр нөхцөл хоёулаа нөгөө их шиг зохицох ёсоо дагаад тухайн үгэндээ дагалдаж орсон байна. Анги гэдэг нь эр үг учраас ану гэдэг үгийг нөхцөлийг дагуулan бичсэн. Дэвтэр гэдэг үг маань эм үг учраас ину гэдэг нөхцөлийг дагуулan бичсэн гэдгийг бүгдээрээ хараад мэдэж авч байгаа хаа. За энэ эзэнт хамгаалах нөхцөл дээр нэгэн зүйлийг ялгаж салгаж хэлмээр санагдаж байна. За жишээлбэл энэ аава, багшаа гэдэг энэ үг. За үүнийг кирилл бичиг дээрч дээр, монгол бичиг дээрч дээр нөгөө дуудах аялгаар андуурч бичдэг, бас ярьдаг. Энэ үгийн хувьд бол зөвхөн тухайн хүнтэй холбоотой, тухайн эсвэл эд зүйлтэй холбоотой гэсэн утга санааг илтгэсэн ийм нөхцөл байгаа. Эзэнт хамгаалах гэдэг нь тухайн зүйлд хамаатай зүйлээ гэдгийг заасан ийм утгатай нөхцөл байгаа. За тэгвэл андуурагддаг зүйл нь юу байгаа вэ гэхээр нөгөө дуудах аялгатай андуурч бичдэг. За энд бол жишээлбэл би аава гэд дуудах аялга бичсэн байна. За үүнийг монгол бичиг дээр яадаг вэ гэхээр ингэж тэмдэглэдэг. Мөн дээрэс нь орчин цагийн монгол хэл буюу кирилл бичиг дээр хүмүүс ингэж залгаж бичээд байдаг. Залгаж бичихгүй, энэ салангад ингэж бичдэг. Ийм тохиолдолд энэ дуудах аялга болох нь байна. Анхаараарай хүүхдүүдээ гэдэг ч юм уу, хүүхдүүдээ дараах зарыг уншин уу гэдэг ч юм уу, ингээд ангиудын постыг харж байхад шууд нийлүүлээд бичсэн энэ төр байдаг. Тэгвэл тэр маань бол биш шүү. Ингэж бичих хэрэгтэй юм шүү. За монгол бичгээр ингэж бичих нь. За тэгвэл багшаа гэх юм бол энэ. За ингэж бичих нэ. Дуудах аялга шүү дээ. Харин энэ бол өнөөдрийн бидний үзэж байгаа дүрэн байна. За зүгээр энгийн өгүүлбэрт оруулж хэлэх юм бол аава гэдэг яах вэ? Аава би гэртээ ирчлээ гэдэг ч юм уу. За жишээлбэл энэ дээр багшаа хичээл завсарлаа гэж багштаа хандаж хэлж байгаа. Энэ бол аавдаа хандаж хэлж байгаа тийм ээ. За тэгвэл энэ болохоор жишээлбэл би ааваа санаж байна гэвэл энэ хамгаалах нөхцөлийг хэрэглэх нь байна. За үүнийг монгол бичгээр ингэж бичдэг гэдгийг өмнөх слайд дээр үзсэн байгаа. За тэгвэл багшаа би багшаа дуудлаа. Би багшаа хүлээж байна гэвэл энэ хамгаалах нөхцлөөр хувилгаж бичиж ярих нэ. За энэ ялгааг та нар минь сайн мэдээд аваарай. За 3 дугаар үеийн хамгаалах нөхцөлийг ийм хоёр нөхцөл байгаа гэж хэлсэн. За энэ бол эртнийхэн бичиг сурвалжуудад хэрэгжилж ирсэн нөхцлөө гэж хэлсэн тийм үү. Тэгвэл одоо үүнийг төдийлөн хэрэглэхгүй харин энэ хоёр нөхцөлийг нийлүүлээд ийм нийгсэн нөхцөл бол одоо түгээмэл хэрэглэгдэж байгаа. Энэ болохоор үгийн төгсгөл хамаарахгүй, үгийн
хүйс хамаарахгүй бүхэл үгэнд дагуулan бичдэг нөхцөл. За жишээлбэл өргүүгээний өргөөн, сургаагуулины сургууль нь, танхим нь гэдэг үг байна. За энэ гурван үгийн төгсгөл өсгүүд нь их шиг гэвлэгч байна мөн эр үгч байна, эм үгч байна. Ингээд дүгнэх юм бол ни гэдэг нөхцөл бүх үгэнд дагуулan бичдэг юм аа. За ингээд дөрвөн хичээл дуусж байна. Тэгээ та бүхэн эдгээр нөхцлүүдээ сайн нүдэж тогтоож аваарай. Би дагаад хичнээн ч үгэн дээр хувилгаж бичиж болно. Олон үгэн дээр хувилгаж бичих тусам үг болон нөхцөл чинь сайн нүдлэгдэж тогтоогдно шүү. За дараагийн ажил нь доорхын шүлгийг та нар дэвтэр дээрээ хичээнгүй юм бай хуулаад тэгээд орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэх ёстой. Дараагийн ажил нь болохоор тухайн шүлгээс дурын 3 үгийг ялган аваад хамаатуулах нөхцлүүдээрээ хувилгах нь байна. За тэр 3 нөхцөл бол гуруулаа ижил төгсгөлтэй байх ёсгүй. Бүгдээрээ ижилхэн нэг хүйсний үгнүүд байх ёс байхгүй. Ихшгээр гэвлэгчээр төгссөн байх ёстой. Мөн ихшиг гэвлэгчээр төгссөн тэдгээр үгүүд нь эр үгч байх ёстой, эм үгч байх ёстой юм шүү. За ингээд хичээл ойлгомжтой байх гэж бодож байна. Хэрвээ асууж тодруулах зүйл байвал энэ постны доор сэтгэлдлээр үлдээж болно, эсвэл хувь чадаар асууж болно. За ингээд та бүхэндээ амжилтыг өргөё. Баяртай.